Сайн бацхан үзэгчдээ Эгэл телевизийн иргэний мэдээлэл гэж байна. Би та бүхэндээ өнөөдөр бас мөн л адил интернетийн хэрэглээ, за түүний дагаад хөгжиж байгаа технологийн талаар ярих болно. За өнөөдөр харин бид бас Монгол улсад мэдээлэл технологийн салбар хэрхэн хөгжиж байгаа талаар ярилцахаар New Media Group-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Минд Амрыг ураад байгаамаа. Минд Оршихыг ураад байгаамаа. Тэгэхээр студид маань ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр мэдээлэл технологи гэдэг одоо бол хүмүүс илүү сайн мэддэг л болоод байна л да. Ерөнхийд нь бол тийм ээ. Харилцаа холбоо талаас ааш дээр ингээд гадны дотн ч гэсэн том инженерүүд бас том компаниудад корпорациудад ажиллаж байна. Мэдээж энэ хүрээндээ асуудлаа яриад явна. Тэгээ өнөөдөр Монголын мэдээлэл технологийн төвшин ямар байгаа юм, дэлхийд хэр хүнлэгдэж байгаа юм, Монгол инженерүүд хэр хүнлэгдэж байгаа юм. Тэгээд ер нь бас нэг зүйл нь энэ мэдээлэл технологи ер нь энэ интернет ашиглаад компьютер гэдэг юмыг ашиглаад хүн яаж өөртөө хөрөнгөж болох вэ гэдгийг бас нэг жоохон тойроод ярьчих гэж бодоод байгаа юм л да. Үзэгчдүүд сонирхолтой байх багт. Тэгээд эхний асуулт болохоор Монгол улс мэдээлэл технологийн чиглэлээр дэлхийд хэр хэмжээнд явж байна? Мэдээж дотор нөгөө хүн ерөнхийд нь гадарлаж харж байгаа баг. Тийм. За яг мэдээж их өргөн том асуулт байна. Яг өнөөдөр Монголын инженерүүд бол дэлхийд бол үнэхээр сайн үнэлэгдэж байна тий. Өнөөдрийн одоо Google байна, Facebook тий. Өнөөдөр бидний өдөржингөө одоо ингээд амьдралдаа ашигладаг одоо Facebook, Google, Amazon, Yahoo тий. Apple гэдэг энэ компаниудад бол Монгол инженерүүд бол одоо ажиллаж байна, чадж байна. Тэр хүмүүс тэгж ийн гэдэг чинь үнэхээр үнэлэгдэж чадж байна гэсэн үг. За Монгол улсад гэх юм бол яг хав мэдээлэл технологийн компаниуд бол мэдээж эрчимтэй хөгжиж байна. Сайн хэрэг илүү одоо сүүлийн ямар ч гэсэн нэг 2-3 жилийн хугацаанд бол ярьдаг зүйл нь бол илүү гадаад зах зээл рүү чиглэе. Ер нь бол дотоодын зах зээл бол өөрөө одоо юу гэдэг худалдаа авах чадамж, багтаамж тий энэ зүйл нь бол үнэхээр бага. Хүн амаасаа чамаарсан. Тийм хүн амаасаа амараад мэдээж тал нь хөдөө амьдарч байна. Тал нь одоо хүүхэд хөгшөд байна. Яг ингээд бизнесийн одоо мэдээлэл технологийн компани өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулахад хангалттай зах зээл байна уу гэвэл байхгүй. Тийм ч утгаараа илүү компаниуд маань бол өргөжих боломжоо гадаад зах зээлээс л илүү хайж байгаа. Тэгэхээр дэлхийд яг хаана байна вэ гэдэгт бол яг одоо номер дугаар өгөөд хариулахад хэцүү ч гэсэн ер нь бол доогуур байгаа, маш доогуур л байгаа гэж хэлэх байна. Уг нь би бодохдоо бол нэлийн дээгүүр тавьж байгаа болов гэж бодоод байна. Жишээ нь сүүлийн үеийн тэр нэг судалгаагаар тэгэхэд Монгол улсын хүн амын нийт 2,800,000 гаруй интернет хэрэглээтэй гэж байгаа. Тэгэхээр би бол нэлийн дээгүүр явж байгаа болов гэж бодоод. Яг хэрэглээ мэдээж тэр талаас нь харах юм бол харьцангуй боломжийн тий. Одоо яг аймаг сумдуудад тодорхой интернет хүргэгдсэн. За нийслэл Улаанбаатар хотод бол интернетийг сайн ашигладаг гэж хэлж болно. За илүү одоо Facebook-ийг ч юм уу тий эсвэл одоо Yahoo email гэдэг ажлын зорилгоор. Гэхдээ яг энэ бол зөвхөн нөгөө хэрэглээний түвшний асуудал байгаа. Яг цэвэр одоо бизнесийн байгууллага гэдэг юм уу өнөөдөр одоо засаг төр гэдэг юм уу тий өнөөдөр зөв засаглалтай зөв залгамж халаатай мэдээлэл технологиг бүрэн ойлгож хүндэлж мөн үнэлэмжийн зөв үнэлж тий ингэж чадж байгааг бол чадахгүй огт бүр маш доор байгаа тий. Энэ юунтэй хамааралтай? Юунаас хамааралтай? Яг олон хүчин зүйл ер нь бол байгаа хэл та. Гэхдээ яг энэ бол нөгөө бидний сэтгэлгээ хэрэглээ тий ингээд заншсан зүйл. Өнөөдөр жишээлбэл бизнесийн байгууллага бол төлбөртэй програм гэдэг юм те. Нөгөө Microsoft Office байна уу, юу байна те. Төлбөргүй ашиглаж нөгөө крактцсан одоо хууль бус хувилбар гэдэг юм те. Тэгэхээр өөрөө эргээд яг програм хангамж гэдэг бол оюуны бүтээл, үүнийг үнэлэх, үүнийг хүндэтгэх энэ ойлголт бол их сул л да. Өнөөдөр бид нар яг гар утсан дээр олон аппликейшн ашиглаж байна. Гэхдээ яг энэ надад яг хэрэгтэй юм байна тий. Энийг би яг өөрийнхөө бүтээмжээ дэвшлүүлэхийн тулд эсвэл бизнесээ хурцсахын тулд гээд төлбөр төлөөд ашиглаж байгаа аппликейшн бол их цөөхөн. Тэгэхээр яг энэ маань ингээл
өөрөө мэдээлэл технологийн салбарын одоо хүндэтгэх ойлгох үнэлэмж талаасаа бас их доогоор байгаагийн л хэлбэрлэлтэй. Өнөөдөр одоо бизнесийн байгууллагууд гэдэгтэл өөрийнхөө бизнесийн процесс, бизнесийг хурдсгах, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор програм хангамжуудыг бол харьцангуй одоо юу гэдэг худалдаж авдаг, ашигладаг тий. Гэхдээ ер нь л IT гэхээр за одоо IT-ийн салбар веб гэдэг юм уу тий. Инхээр нэг л одоо хямд өсөр ойлгодог, их л амархан хийчтэй юм шиг ойлгодог. Эсвэл жишээлбэл одоо юу гэдэм те аливаа нэг IT-ийн бүтээгдэхүүн бүтэхтэй тодорхой бизнесийн процессын хүртэл засаж сайжруулсан байдаг жишээлбэл. Гэтэл байгууллага өөрөө одоо юу гэдэг энэ бизнесийн процессоо засахын оронд манайх ийм те манай онцлог ийм байдیں۔ Энэнд тааруулъя ч гэдэг юм те. Илүү нөгөө муухарлаж харьцангуй л яг мэдлэг мэдээлэл дутамгаас хамаардаг зүйлтэй. Тэгээ энэ болгоныг хэлж тайлбарлаж ойлгуулна гэдэг бол өөрөө бас л том хүндрэлтэй л байдаг зүйлүүд нэг тийм. Одоо мэдээлэл технологи, интернет сүлжээний одоо өргөн их боломжийг ашиглаад бизнесийн байгууллагууд ерөнхийдөө хөгжих бас гарц байна гэж зарим их сурвалжууд хэлдэг шүү дээ тий. За мэдээж хэвлэл мэдээллийн салбарт бол за хүн болгон одоо iReport их бүрэн боломжтой энэ их нөө хязгааргүй сүлжээгээр харин бизнесийн байгууллагт бол одоо өөрийнхөө гаргаж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгийг бол одоо эргэлгчд хүргэх гэдэг бол энэ интернет сүлжээ бол агуу одоо хэрэгтэй байна, хурдтайгаар хөгжиж байгаа гэж хэлээд байгаа. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Тий. Өнөөдөр яг мэдээлэл технологийн салбар бол салбарыг оронгоор нь өөрчилж чадчихна л да. Өнөөдөр дэлхий дээр за ойролцоогоор нэг 70 орчим тэрбум доллар тий гэдэг чинь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн одоо нэг эргэлддэг чинь нэг ойролцоогоор 12 тэрбум доллар байдаг л да. Тэр 70 тэрбум долларын үнэлгээтэй компани өнөөдөр нэг ч такси эзэмшдэггүй. Тэгсэн мөртлөө таксины зах зээлийг одоо оронгоор нь эргүүлсэн тий. Өөрчилж чадсан. Тийм. За тэр нь бол Uber гэдэг компани. За Airbnb гэдэг тий. Ширхэгч одоо өөрөө хотел одоо юу гэдэг нь нөгөө үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр одоо дэлхийн хамгийн одоо юу гэдэг олон хэрэглэгчтэй ашигладаг хүмүүс нь маш ихтэй. Үнэл одоо маш их олон тэрбумаар үнэлэгдэж явж байна. Тэгэхээр мэдээлэл технологийн энэ хурдц энэ өөрчлөгдөж байгаа хандлага тий энэ зүйлийг өнөөдөр бизнесийн байгууллага ямар салбар байх нь хамаагүй тий өнөөдөр дотооддоо ашиглахгүй бол ойлгохгүй бол зах зээл дээр нэг одоо за Монгол улсад яг ингээд хожуу ирхэл. Гэхдээ нэг Монгол улсад бол нэг за 3-аас 10 жилийн дотор бол IT-г ойлгохгүй, хөндлөхгүй эсвэл одоо үйл ажиллагаанд ашиглахгүй бол зах зээл дээрээс арчигдана л гэсэн үг юм. Тэгэхээр одоо энэ төрийн байгууллагууд яам тамгын газар за тэгэл бусад байгууллагууд энэ мэдээлэл технологиг дотооддоо маш их ашиглаж штэ. Ер нь бол дотоодын одоо өөр ингэсэн баацтай болж байна. Мэдээлэлээ тийшээ цуглуулж байна. Тэндээс нь иргэд мэдээлэл орж ингээд авах одоо тэр эрхэн нээлттэй болж байна. Нэгсэн доо нөгөө шилэн болж ийн л гэж хэлэх гээд байл да. Гэтэл түрүү ярьж байхсан те бас энэ яг энэ мэдээлэл технологи талтай бол байгууллагууд бас төдийлөн сайн амжилтанд хүрч чадахгүй нэ гэдэг зүйл ярьсан. Энийг бас үзэгчдэд нэг хэлээд. Тий яг мэдээж хөгжиж гин те яг хөгжлийнхаа одоо тодорхой үе шатанд бол хүрх гээд тэмүүлээд явж байгаа. Яг зүгээр өнөөдөр жишээлбэл юу гэдэндээ засгийн худалдаа авах ажиллагаа гэдэг ч юм уу те мэдээлэл технологийн худалдаа авах ажиллагаа энэ бол өөрөө тийм одоо зөв процедураараа явдаг зүйл ерөөсөө биш. Энэ бол одоо дарга нарын гэдэг юм уу эсвэл одоо тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн те мөн угаах нэг хэлбэр. Яагаад вэ гэхээр яг гоо одоо ингээд тэдэн километр зам тавих гэж ийн гэхэд бол тэр нь ингээд төсвөн тодорхой ойлгомжтой те. Тэдэн ингээд байшин байх гэж ийн гэхэлэр одоо бол тэрийг хүн ингээд ойлгодог болсон олон мэдээлэл технологиг бол харьцангуй хүн болгон ойлгодгоо. Тэгэхээр тэдэн тэр бум гэл төсөв батлагдаад байдаг. Тэр батлагдж байгаа тендер гэдэг юм уу те энэ өөрөө дандаа асуудалтай явдаг те энэ бол нуух зүйл байхгүй.
Нөгөө талаас яг хуу Монгол жишээ бий юу ер нь яг энэ байлгүй баг. Тийм зөндөл жишээ байгаа. Гэхдээ хэлвэл одоо за яг дими баг. Тийм зөвөр ямар ч үсэн гэхдээ бол энэ тендер худалдан авах ажиллагаа бол өнөөдөр жишээлбэл болдог бол тий яах ёстой вэ гэхээр энэ бол жижиг байна уу том байна уу хамаагүй тий компаниудад тодорхой хэмжээнд зарлагддаг ил тод тий тэндээсээ бас юу гэдэг олон ажил авсан байгууллага нь магадгүй одоо нэг өнждөг тий тодорхой зохицуулалт хэрэгтэй л дээ. Би яг энийг уяад юу хэлэх гэж байна гэхээр яг бодлого талаасаа өнөөдөр одоо дүүргүүд маань гэдэг юм уу тий эсвэл одоо энэ татвар юу гэдэг энэ газрууд маань өнөөдөр нэгдсэн өнөөдөр тийм IT-ийн зөв дэд бүтэц зөв залгамж халаа засаглалаар хийгдэж гинүү гэвэл үгүй. Яагаад вэ гэхээр засаг солигдлоо тий ер нь бол үндсэндээ ингээл бүх юм тодорхой хэмжээнд солигддог. Энэ өөрөө бас нэг мөнгө угаах ч гэсэн хэлбэр юм руу бол орцсон уу гэвэл орцсон тий. Наадах чинь яг нөгөө мөнгө угаах гэхээр хүмүүс ойлгохгүй л да. Ингээд аль нэг хин нэгний засгийн газар гарч ирэхээр л яг энэ IT чиглэлээр мөнгө угаад юм байна гэж ойлгох гээд шүү дээ. Юу хин юм гаргаж ирээл тий. Тэгэхээр энийг нэг зүгээр нэг хин нэгний компани гэдэг юм уу байгууллагын нэр дуртахгүйгээр зүгээр жишээ болгоод хэлвэл мэдээж хүмүүс энийг яг нэг жишээгээр ойлгол илүү ойлгомжтой байх болов гэж би хэлэх гээд байна л да. Зүгээр яг хуу засаг өөрөө ер нь альва бизнесийн салбарт нөлөөлөд те хит жишээлбэл IT-г дэмжсэн үйл ажиллагаа явуулаад хийнэ гэдэг маань өөрөө сайн хэрэг. Гэхдээ жишээлбэл түүнийг дагаад одоо тухайн нэг засгийг хүрээлж байгаа 4-5 компани илүү ойр байж тендер авч хийдэг те. Энэ нь эргээд бусад IT-ийн компаниудаа одоо сөрөг нөлөөтэй гэсэн үг л те. Яагаад вэ гэхээр засаг өөрөө за одоо жишээлбэл яг тухайн тендерийг авсан компаниудын хувьд бодоод үзье те. Засаг гэдэг бол өөрөө 3-аас 4 жил 5 жилийн хугацаа 4 жил болоо солигддог те. Зарим нь бол 3 жил болоо солигддог ч гэдэм те. Тэгэхэд энэ хугацаанд тодорхой ажил аваад хийдэг, явж идэг. Ингэхдээ мэдээж инженерүүдийг бол тэр чинь бол том тендер авчиж байгаа гэдэг чинь бусад компанийнхаа инженерүүдийг мөнгөөр зодоод авчдаг. Чадaltaй одоо боловсралтай хүмүүсийг авчдаг гэсэн. Яг хуу зах зээлийнхаа шугамар явж байгаа юм шиг харагдаж байгаа боловч үгүй байдаг. Ихэнх тохиолдолд засгийн ажил өөрөө хугацааны хувьд дууддаг. Мөн одоо жишээлбэл хууль бус юмыг шалгадаг байгууллага байдаг те. Гэх мэт ингээд эсвэл засаг нь нурангууд тухайн одоо нөгөө 5 компани яах вэ те. Магадгүй шалгагддаг байгууллага руугаа явдаг ч юм уу те. Энэ хооронд инженерүүд нь яах ёстой юм те. Одоо арай хөөсөрцөн үед өндөр цалин авчдаг. Тэгээд навс алгадуулаад буулаад тэр үедээ яах вэ хайчих вэ те. Тэгэхээр яг ер нь зүгээр л товчхондоо бол засаг өөрөө альва IT байна уу ер нь альва салбарт орно гэдэг нь эргээд нөгөө тоглоомын дүрмийг өөрчилж чинь гэсэн үг л те. Эрүүл биш болгоод тэгэхээр эн чинь бол хин нэгэн тэнд бол одоо тий сайн инженерүүдийг одоо цодож аавна эсвэл одоо тухайн инженерүүд одоо тухайн байгууллагт орцсон байжгаад хаагдах үед эсвэл цэрэг цагтаа болох үед хилмигдэн тий олон бас хүмүүс ийм хар бараа юм бол тохиолдчихл байна л да тий тодорхой хэмжээнд. Яг нь ер нь жоохон бараа юм ярьчлаа. Гүг ийм их юм уу ярьжээч нөгөө хүмүүст ойлгуулахгүй бол бас болохгүй л байна л да. Иргэд юм уу манай үзэгчд бас мэдхэл баг. Гэтэ ер нь бол дийлэнх нь мэдэхгүй байх л гэж би бодож байна. Магадгүй би ч гэсэн надад энэ асуудлыг бол төдийлэнсээ мэдэхгүй л явж байсан байхгүй. Тэгээ одоо энэ програм хангамж гэдэг түрүү ярьжсэн та тэгээд яг асуултанд хариулсангүй л те нөгөө жоохон еврогоо ороо явчлаа. Засаг руугаа ороо явчлаа. Манай байгууллагууд яг төдийлэнсээ нэгдсэн баацтай бол чадчихна уу чадахгүй байгаа юм. Яг уу одоо ингэж байгаа л да тодорхой төрийн байгууллагууд бол дата центр гэдэг байгууллага жишээлбэл мэдээлэл юм хадгалах хэвээр сервер ингээ байх хэвээр хууль гарцсан тий. Энэ нь бол тодорхой хэмжээнд хэрэгжиж явж байгаа. Гэхдээ тэр байгууллагын өнөөдөр яг за үйл ажиллагаа гэдэг юм уу эсвэл одоо нөгөө нэгдсэн бодлого тий байхгүй гэдэг зүйлээсээ болоод яг доголдолтой юмнууд бол зөндөө байдаг. Зүгээр бизнесийн байгууллагууд бол өнөөдөр
заавал дата центр гэлгүүгээр дуртай одоо сервертэй Монголд байна уу, гадаад байна уу өөрсдийнхөө үйл ажиллагааг хурцсах зорилготой бол төрөл бүрийн програмуудыг ашиглаж байгаа тийм бол байгаа. Зөвхөн нэгдсэн бодлого гэд яриад байгаа нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл яг хууль хэлээд байна уу? Нэгдсэн бүр хуультай болъё гэсэн санаа юу? Магадгүй нөгөө талаас бас яамтайч болъё гэсэн ойлголт байж болно. Тэгэхээр өнөөдөр яг тэ нэг одоо яам гэдэг юм уу за мэдээлэл технологийн яам байлаа гэж бодъё те. Тэгэхэд жишээлбэл за өнөөдөр бүх засгаа харж гин те мөн одоо агентлагууд одоо юу гэдэг те бус юмнуудаа харж гин зөв худалдан авалт хийх те IT гэдэг чинь өнөөдөр ингээд энэ байгууллага нэг өөр компани тендерээр юм хийцэн те. Гэтэл энд нэг өөр компани тендерээр юм хийцэн. Гэтэл өнөөдөр энэ хоёрыг тодорхой хэмжээнд холбох шаардлага гардаг те. Гэтэл өнөөдөр хоёр өөр IT-ийн компани, хоёр өөр одоо технологи ашиглаад, хоёр өөр загварчлалаар гэдэг юм ингээ аливаа ямиг хийчихээр энэ өөрөө залгамж халаагүй гэдэг санаа нь тэр юм. Тэгэхээр энэ хоёрыг холбоод би дундаас нь аливаа мэдээллийг авах гэтэл өнөөдөр нэгдсэн тийм стандарт гэдэг юм уу те ийм зүйл байхгүйгээс болоод их төвөгтэй, чирэгдэлтэй. Ер нь бол одоо жишээлбэл IT-ийн манай компанийн хувьд бол жишээлбэл одоо юу гэдэг сангийн яам гэдэг юм уу, татвар гэдэг юм уу те тодорхой холбогдох эсвэл одоо банк гэдэг юм уу те энэ зүйлүүдтэй холбогдож ажиллах, хэрэглэгчийн дата юмаа татах, харах, гүйлгээгээ харах гэдэг юм уу те энэ боломжуудыг хийхэд бол өөрөө яг одоо айгуу тийм замбраагүй, цэгцгүй, стандартгүй зөвхөн өнөөдрийн тендерийг бодоод нэг ажил ингээл одоо кодыг бичсэн болол хүлээлгэж өгсөн болол ингээл салдаг болохоос биш энэ хоёр ч хоорондоо ирээдүйд холбогдох юм тий 4-5 юмтай холбогдох юм гэдэг ч юм уу тэр талаас нь бол ерөөсө боддгоо л гэсэн үг л дээ. Гэхдээ яг энэ маань эргээл яг бид нэр хөгжиж байгаа хөгжлийн хэлний хэлбэрлэлтэй тий тодорхой хэмжээнд ийм үе давах зайлшгүй шаардлагатай л баг. Дараа нь мэдээж энийг цэгцэлж тий нэгдсэн бодлоготой болж нэгдсэн стандартын дагуу бүх одоо яам тамгын газрууд нь хоорондоо зөв сайн холбогддог болох гэд энэ тодорхой хэмжээнд одоо амьдралынхаа мөчлөх юм бол яг их доогуур л хавцаал явж гин гэсэн санаа л таа. Тэгэхээр төрийн болон төрийн бүс агуулгууд одоо энэ IT чиглэлээр мэдээж үйл ажиллагаагаа явуулна, бааз суурай ингэн. Тэгэхээр одоо телевизийн байгууллага дээр ч гэсэн тий IT-ийн юм. Тэгэхээр манай боловсон хүчнүүд ямар байд юм бол ерөнхийдөө чам одоо харж хахад тий манай Монгол одоо IT инженерүүд ч юм уу энэ боловсон хүчний маань одоо нөөцийг асууад байна л да. За гоё асуулт байна. Түрүүн би бас хэлсэн те ярианыхэнд мэдээлэл технологийн салбар бол өнөөдөр яг үннийг хэлэхэд бол те миний өвөө эмээ гэдэг юм те өнөөдөр одоо зурагтаа үзээ сууж байгаа нэг өвөө эмээ хүүгээ те миний хүү энэ салбарыг сонгох ёстой. Яагаад гэвэл Бата ах чинь те Америкийн зах зээл дээрээс компанида хөрөнгө оруулалт болоод энэ одоо тодорхой ингээд үнэлгээнүүдийг давж байгаа Америкийн зах зээл дээр зарагдаад байна тий. Эн чинь одоо тийм бол биш вэ. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр инженерүүд бол цөөхөн. Тодорхой тоонууд маш бага л да. Тэгээ хангалттай гэвэл хангалттай биш. Тэгэхээр яг энэтэй зүгээр яг би залгаад юу хэлэх гэж байна гэхээр за өнөөдөр Монгол улс өгөгдлөө сайн ойлгохгүй л байна л да. Жишээлбэл бид нар 3 сая хүнтэй 3 сая хүний одоо жишээлбэл нүүрс тий өнөөдөр нэг шороо гэл энэ нэг ярих юмнууд нь тий холбоотойгоор жишээлбэл өнөөдөр маш олон юунууд одоо жолооч бэлтгэгч байд юм уу тий гагнуурчин бэлтгэгч байд юм бол маш олон сургуулиуд тий энийгээ дагаад ингээд уул уурхайг түшгэлсэн боловсон хүчин бэлддэг юмнууд их болж эхэлж байна л да. Яг нэг талаараа сайн нөгөө талаараа зүгээр яг ингээ өгөгдлөө ойлгох юм бол тий за Монгол гэдэг чинь өнөөдөр за том газар нутаг байна. Цөөхөн тий 3 сая хүн байна. За бид нар ингээд өнөөдөр ингээд сурж байгаа за 90 оны 2000 оны 80 оны тий залуучуудыг ингээ бүгдийн жолооч болгоод бүгдийн гагнуурчин болгоод явуулчих нь зөв юм уу буруу юм уу тий. Эсвэл энийг өөр нэг арай хүн ам ихтэй харьцангуй ингээд бага үнэлгээгээр ажиллаж болохоор улсын хүмүүс нэрээ хийх хэрэгтэй юм тий. Өнөөдөр бид нар сайхан жишээнүүд сонсдог тий. Катар гэдэг ч үгүй юм ингээд тэр улсуудын нэгж хүний одоо эзэмшдэг орлого нь их өндөр тий. Зөвхөн ингээд одоо буурай
ажлуудын дандаа гаднаас ирж хүмүүс хийдэг гэл те бид нэр ийм сонсдог. Гэтэл өнөөдөр манайх яг эсрэгээр л явах гэдэг. Мэдлэгийн эдийн засаг гэдэг тодорхой ингээд хүмүүс улс төржөөл популист байдлаар ингээд ярьж байна. Тэ өнөөдөр бол одоо энэ мэдээлэл технологи IT-ийн салбарыг одоо улс төрчид айгүй их ярьж байна те. Энэ бол боломжтой Candy Crush гэдэг ийм тоглоом хийгээд хүртэл манай компаниуд гарах болж байна. Ямар ч гэхдээ нөхцөл байдлыг бэлтгэсэн. Суурь бол юуч байхгүй. Өнөөдөр IT-гаар сурж байгаа оюутнууд төгсөөд те одоо би ингээд co-founder буюу те ингээд хамтран компани эхлэх өнөө олоод би сургуулаад төгсөөд би одоо Марк Зукерберг ах шиг гэдэг ч юм уу те жишээлбэл ингээд ийм компани байгуулад би ингээд дотооддоо ийм бүтээгдэхүүн хийгээд дараа нь ингээд гадаад зах зээл рүү ингэн гэдэг ийм мөрөөдөл бас байхгүй байна л да. Тэгэхээр том мөрөөдөл алга байна гэсэн үг тийм үү? Тийм том мөрөөдөл нөгөө талаас сайн туршлага байхгүй байна л да кейс. Тэгэхээр яг зүгээр би бол одоо энэ цаг үе дээр одоо яг ингээд ажил хөдөлмөр эхэлж байгаа залуучууд тэгээ бусад компаниудад хилдэг юм нь бол зүгээр санаа нь хаяа Twitter эднэр дээр бичдэг. Тэнд нэг шар, тэнд нэг хятад, тэнд нэг энтэг те хүүхдүүд ингээд ажиллаад компани байгуулад өнөөдөр дэлхийн зах зээл дээрээс компани нэг одоо юу гэдэг 10 сая доллараар үнэлүүлээд те 1 сая доллар босгоод дараагийн үе шаттай одоо нэг 8-аас одоо юу гэдэг нэг 15 сая доллар босгоод те энэ чинь ингээд тодорхой 3 4 үе яваад тэгээ нэг магадгүй сүүлдээ нэг за нэг 500-аас нэг тэрбум долларт зарагдах ч юм уу те ийм ирээдүй байгаа хөө. Энэ боломж өнөөдөр энэ мэдээлэл технологийн те програм хангамжийн салбарт бол байгаа. Энэ рүү л бид нар явах ёстой. Ингэж чадах юм бол эргээд нөгөө одоо сайн кейс нь үүсчин гэсэн. Батаах ингэж чадсан юм чинь би чадах ёстой тий. Би ингээд одоо co-founder олоод сургуулаа төгсөх ёстой. Тэгж чадах юм бол өнөөдөр ингээд бодъё л та тэрбум доллараар өнөөдөр одоо дэлхийн зах зээл дээр нэг компани Монгол компани зарагдлаа гэж цөмөрөө бодъё. Яагаад вэ гэхээр 42 хүнтэй компани тий. Одоо WhatsApp гэж хэлэгддэг. Одоо 2-3 жилийн өмнө 42 тэрбум доллараар үнэлэгдээд биш ээ. Нэг би буруу хэлчихлээ. 42 хүнтэй компани 19 тэрбум доллараар үнэлэгдээд Facebook-т үнэлэгдээд зарагдсан шүү дээ. Тэр боддоо 42 хүнтэй компани 19 тэрбум доллар. Гэтэл Монгол улсад нийт эргэлддэг хөрөнгө өөрөө 12 тэрбум доллар. Өнөөдөр бидний хэлээд байна шүү дээ. Тийм. Өнөөдөр бидний яг зүгээр дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн үг л тийм. Өнөөдөр бидний ярьж байгаа энэ уул уурхаа тий одоо юу гэдэг энэ нэг шороогоор яриад байгаа бизнесүүд ч юм бол уучлаарай. Тий асар холох. Тэр яг нөгөө уул уурхаа туршилж байгаа шахвагддаг мэдээж баялаг тий. За IT чиглэлээр энэ мэдээллийн 90 100 дах юм бол хизээч шахвагдчихгүй одоо жишээл бид нарт ийм гоё юм босгохдаг ч юм уу боломж байгаа. Тэгэхээр гадаадын салбарт жишээлбэл манай Монгол инженерүүд яг ямар үнэлэмжтэй байна? Америкт ч ажиллаж гин, за Солонгост ч ажиллаж гин, Батлага тий Google компанид ажиллаж байгаа бид нарс ярилцж байсан. Тэр энэ инженерүүд маань Монголд орчин нөхцөл байхгүй учраас яг тэр салбарт ажиллаад байгаа юм болов? Мундаг одоо жишээл SEO хийж байгаа хүмүүс байгаад байна л да тий. Тий яг зөвөр програм хангамжийн өнөөдөр инженерүүд бол дэлхийн зах зээл дээр за бараг 100-аас тий 200 мянган доллар түүнээс дээш үнэлэгдэж байна л та жилийн. Тэр чинь юу гэсэн үг гэхээр за зүгээр за 120 мянган доллараар үнэлэгдэг гэдээ бодоход сарын 10 мянган долларын үндсэндээ цалин авч ажиллаж үнэлэгдэж чадчихна л гэсэн үг л дээ. Яг тэр хүмүүс энд ирээд юм хийх за тэр бол яг өөр асуудал баг. Гэхдээ зүгээр санаа нь өнөөдөр Монгол инженерт бүрэн потенциал нь байгаа бол дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байна гэсэн үг байхгүй. Өнөөдөр мэдээж энэ хүмүүс бол одоо за би магадгүй түрүүнд студсэн байж магадгүй өнөөдөр оюутан тийм мэдээлэл технологийн салбарт сурж байгаа оюутан би Батулга ах шиг би инх хамгаалах ах шиг гэдэг юм уу тийм би одоо тэрэн шиг би тэр компанид ажиллана гэж мөрөөдөл бол мэдээж байгаа тий. Гэхдээ зүгээр яг хөө тэр нь энэ кейсүүд маань олон болж ижил тий. Тэгээ тэр дундаас амжилттай ингээд тий бизнес нь ажиллана ингээд өрнжижил үнэхээр энэ салбарын залуучуудад тэр нэг мөрөөдөл үүснэ л дээ тий. Яг мэдээлэл технологийн салбараар би ингэж чадах юм байна. Тэгээ эргээд нөгөө аав ээж нар нь ч гэсэн тий хүүхдээ өнөөдөр
жолоочуулах чи те эн чинь бол нэг за тодорхой 30-40 жилийн дараа тэр хүмүүс бол тэгэл яах юм за жолоо барьж сурсан том машин. Тэгээд юу гэж те тэгээд тэр чинь тэгвэл үнэхээр таны хил дээр шавхагддаг бизнес. Тэгэл эн чинь улс төрийн энэ нэг оролцсон юм нь айгүй ихтэй байж байгаа л улс төр нь солигдоод тэгэнгүүт гинтийн дуурхаан зогсоол тэгэнгүүт хэдэн мянган наа чинь нэг талаас англи хараад байна би бол за жишээ нь уул уурхай одоо газрын баялаг гэх юм бол дэлхийн зах зээлийн хашаар явж байдаг. Гэтэл мэдээлэл технологийн чиглэлээр боловсрсон хүн албан тушаал гэдэг юм ажил эрхлээ бол тэр нь өөрөө нөгөө үнэлэгдэхэд доогуур үнэлэгдэнэ гэж бол байхгүй шүү дээ. Бага үнэлгээнээс доош унана гэж бол ханш унана гэж бол байхгүй тийм. Түүхийж. Манай Монгол инженерүүд өөрсдөө програм зохиогоод дэлхийд өрсөлдөх боломжууд байгаа юм уу? Тийм одоо наадах чи айгүй юу юм биш нөгөө нэг талаар мэдээлэл тийм байлгүй яах вэ? За жишээлбэл за яг би өөрөө мэддэг өөрөө кейс дээр л яриа тийм. За яг гадаад зах зээл рүү за ингээд тэгэхээр би нэг түрүү Монгол өгөгдлөө бодох хэрэгтэй гэх нэг санаалсан шүү дээ. Тэгэхээр яг миний бие бол тий 2012 оноос хойш гадаад зах зээл рүү чиглэсэн бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээнд хийж оролдож үзсэн. Өнөөдөр Instagram гэдэг бүтээгдэхүүн байдаг тий. Одоо за 3-4 жилийн өмнө Facebook компани 1 тэрбум доллараар худалдаж авсан. Түүнтэй ижил яг ингээд зураг авдаг, найзыгаа дагдаг тийм бүтээгдэхүүн бид нар хийж үзчихсэн. Одоо Instagram тийм одоо тухайн үед мөнгө босгоогүй байх үед ч юм уу тий. Түүний дараа ингээд бас одоо бид нар чинь нэлээд веб хийдэг компани тэнгуут веб дээр суурилсан гадны одоо дэлхийн аль ч өнцөг болон бүрээс хүмүүс ороод веб бүтээх боломжтой систем гэлж юм тий. Зүгээр компаниуд яг үнэндээ одоо энэ 15 14 онд бол ярьж байгаа гол юм бол ерөөсөө тэр л IT өнөөдөр Монгол улсад хөгжих нөхцөл болцоо бол байхгүй тий. Өнөөдөр нэг бүтээгдэхүүн тэрийг худалдан авдаг бизнесийн байгууллага ашигладаг хүний тоо өөрөө асар доогоо. Тэгэхээр ерөөсөө л одоо гадаад зах зээл рүү хандсан нэг юм хийя. Тэр нь жижиг байна уу, том байна уу хамаагүй тий. Ямар ч гэсэн л гадаад зах зээл рүү юм хий. Тэхийн бол эргээд одоо өөж нь ядаж нэг програм хийгээд тавьдаг. Тэрийг өдөрт худалчуунд за одоо сайхнаар ярих юм бол хэдэн сая хүн үзэх харах тэр бололцоо байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө тийм тэгжил харах хэрэгтэй. Тэгээд мэдээлэл технологийн одоо салбарт яг одоо ингээд үндсэндээ гадаад зах зээл рүү бүтээгдэхүүн хийж байгаа компани бол хэд байгаа. Гэхдээ олон болох л хэрэгтэй. Олон болох хэрэгтэй. Хоёрт нэг компанид ороо хийж те үнэлэгдээд гадаад зах зээлээс мөнгө босгоод тэг бүр болж өгдөг бол яг нэг 500 сая доллараар одоо зүгээр зарагдъя гэд бодъё л та тийм нэг бүтээгдэхүүн. Энийг л ингээл эргээ бодоход чинь 500 сая доллар гэдэг чинь за одоо долларын хашаар ингээл бодоод үзэх юм бол үндсэндээ нэг их 80 төгрөг болно гэсэн үг байхгүй. Тэгээ бодоо нэг их 80 гэдэг чинь бас л тэгээ тэр компани тэгвэл эргээд ирээд Монголд юу хийж болох вэ те? Бусад IT-ийн компаниудынхаа үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулалтын зарим нь худалдаж аавна те хөгжүүлнэ. Тэгжиж үндсэндээ энэ одоо мэдээлэл технологийн салбарын хөрөнгө оруулдаг хувь хүн буюу angel investor гэж хэлдэг тийм. Энэ инвесторууд хөгжин venture capital буюу одоо яг арай одоо сүүлийн хэсгүүдэд том хөрөнгө оруулалт хийдэг компаниуд хөгжин. Монголд бол одоо өнөөдөр angel investor юм уу тийм venture capitalist ийм компани бол бараг байхгүй. Тийм өнөөдөр яг нь Монголд тодорхой хэмжээнд бизнес нь амжилттай явсан компани хувь хүмүүс өнөөдөр энэ салбарыг ойлгоод хөрөнгө оруулалт хийж гин үү үгүй тий хинхэн л одоо үйлдвэр хинхэн л одоо яг тэдэнд буруу гэж байгаа юм биш. Гэтэ ер нь бол энэ салбарыг ойлгож хөрөнгө оруулалт хийж дэмждэг тий нэг 10 компанид за нэг 50 сая төгрөг хөрөнгө оруулалт хийгээд тэндээсээ нэг хоёр нь ингээм амжилттай болно доо тий гэж хараад тэгээд хөрөнгө оруулалт хийж байгаа тийм амжилттай бизнес байна. Сая бол энэ нөгөө програм хангамж талдаа тэгээ гадаашаа борлуулалт тийм ээ зах зээл рүү хандаж яриад шүү дээ. Тэгвэл ерөнхийдөө за зүгээр техник хангалт гэдэг юм уу? Одоо энэ нөгөө компьютер монголчууд хийгээл нэг үзлээ шүү дээ. Гар утас хийж үзлээ. Борлуулалт нь гэдэг юм уу хэрэглээ бас нэг тийм төдийлэн сайн биш юм шиг харагддаг. Яг юундаа болоод ингэж байна? Үнэхээр
монголчууд компьютер хийж чадахгүй удаа болоод байна уу? Юунд дээр байдаг юм? Нэг том компани хийсэн шүү дээ. Тийм тийм яг хоо ингэсэн үг л дээ. Өнөөдөр ийм багхгүй. Өнөөдөр те хятадд пүнтүүзэ хийгээд те одоо би зүгээр нэг жишээ хаам өгч шааж. Хятадд пүнтүүз хийгээд тэгээд тэрийг одоо Монгол гоё шошго тавиад Монголд үйлдвэрлүүлгээд зарж байгаа одоо за одоо тийм бизнес бити байгаас зүгээр ямар ч юм ер нь тэгж ийн л гэсэн үг. Тэгэхээр байсан юм биш үү бүр. Би нэг технологи нэвтрүүлэг хийж байхдаа нэг юм олж мэдчихсэн нөгөө гаданд нэг флаш диск байгаа байхгүй юу. Тэгээ ингээ аягүй гоё гадна талын кейс нөгөө Монгол чигтээ Монгол зангуулгээ бичсэн. Тэгээд яг судлаад үзсэн чинь яг нөгөө тэр нэг инженер хэлжсэн. Энийг манах бүх юм гадаад төгсраад зөвхөн ингэж хавцар зардаг ч юм уу. Тэгэхээр яг зүгээр ингэсэн үлдээ хардвер салбар манайд хөгжих бол арай болоогүй. Арай энэ бол хэцүү. Үнэхээр одоо за цөмөрөө ингээд бас эргээл нэг өгөгдлөө ойлгох хэрэгтэй тий. Бид нар ямар улстай хөрш байгаа вэ тий. Өнөөдөр Apple байна уу, Google байна уу тий. Дэлхийн үндсэндээ том гигантик Amazon том компаниуд бүгд өнөөдөр одоо хятадд технологи үйлдвэрлүүлж байна. Би өнөөдөр хятадд очиод за минд орших гэдэг нэртэй компьютер үйлдвэрлүүлэх гэсэн юм аа. Логоны нэр нь гэхэд бол надад харж аваад энэ одоо ширхэг нь одоо юу гэдэг нь 650 мянгаар танай зах зээл дээр зарагдах боломжтой. Энэ 900 мянга, энэ сая 200, энэ тэд гэдэг надад сонголт байгаа байна. Тэгэхээр энэ бол нэг талаас хүн хуурж байгаа л асуудал байхгүй. Би өнөөдөр худлаа шинэ брэнд үүсгээд тэрийг Монголд үйлдвэрлэсэн гэж яриад тэрийг одоо тэгэнгүүт одоо тэрэнд нь итгээд би одоо өнөөдөр Apple юм уу Dell авах гэжсэн одоо тэрийг аавна гэдэг ч юм уу те эсвэл тийм гар утсан гэдэг. Тэгэхээр хардвер салбар бол арай зүгээр яг болоогүй. Гэхдээ яг мэдээж энэ дунд сайн инженерүүд зүгээр яг дэлхийд бол одоо Японд ч юм уу те эсвэл Apple компанид ажиллаж байгаа яг хардвер инженерүүд бол байгаа. Одоо инх хамгаалан гээд Apple компани те дэлгэцэн дээр ажилладаг те тэр залуу бол байна. Зүгээр яг Монголд өнөөдөр тэр хардвер өнөөдөр хөгжиж ийн үгүй бас үгүүлдэ хэцүүлдэ тэр чинь бол харьцангуй одоо нөөц болцоо их шаардаад тэр сая яг бас би нэг жишээ хэлэхэд яг чип хийн гээл манайхан чинь нэг яриа л те бид нар чип хийчлээ гээл тэргээл ер нь бол болоогүй л те үнэхээр энэ бол одоо яагаад гэдэм би одоо ойлгохын сүд одоо улс төр хийгээд тийм эсвэл хүнд ингээд тодорхой хэмжээнд танигдъя гэж бодоод идэм үү ямар ч үсэн ингээд нэг хүн хуурж байгаа тэ салбарыг нэг талаасаа ингээд болоод байгаа юм шиг ингээд харагдуулаад байгаа юм шиг гэтэл бодит амьдрал дээр бол юм чип хийх хаа байсан тэр Intel гээд одоо дэлхийн тэр чинь бол дайнаар хөгжсөн тэ дайн болж ерөөсөө яаж тэр нэг одоо тэ таравсыг ингээд сайн зөв наривчлалтай ондог байх уу гэдгээс үүдэж тэ асар их засгийн газрын хөрөнгө оруулалт орж иж тэгжиж энэ Silicon Valley гэдэг энэ хөндийн маань өөрөө тодорхой хэмжээнд үүссэн байна. Тэгэхээр тэнд одоо Intel гэдэг ч юм тийм амар нөхцөл байдалд өдөр болгон инновац хийгдэж ингэж байгаа газар манайд одоо үндсэндээ энийг турший хий гэсэн лаборатори нь юу үлээ тийм ямар ч нөөц болцоо байх шүү дээ. Энийг сургууль одоо би одоо ширхэг тийм газар мэдэхгүй л дээ. Зүгээр яг гэхдээ би өөрийнхөө өгөгдөл мэдээлэл дээр л үндэслэж ярьж байгаа тийм. Гэхдээ бол үнэхээр Монгол инженерүүд бол бас яг дэлхийн том хардвер үйлдвэрлэдэг компаниудад бол амжилттай сайн бол ажиллаж болж чадж байгаа. Зүгээр нэгдээд багаараа тийм юм гаргаж хийж чадж гинэ үгүй бол чадахгүй байгаа. Яг сүүлийн үед бас нэг Internet of Things гэж хэлэгдэж байна л та. Юу вэ гэхээр одоо жишээлбэл Nest гэдэг нэг юм жижигхэн тий үндсэндээ гэртээ тавьчихдаг. Тэр нь ингээд одоо агаар усын хэмжиж идэг, температурыг хэмжиж идэг. Тэр нь эргээд нөгөө хүндээ мэдээлэл өгдөг тий. Ийм одоо интернет дээр суурилсан одоо эд бараа гэх юм уу тий. Ийм зүйл бол өөрөө хөгжиж ийн л доо. Apple Watch гэдэг чинь тодорхой хэмжээнд одоо мэдээлэл юмнууд нь өгдөөл хүний статистик фитнесийн мэдээллүүд ингээ хөгждөг тэрийг хардаг гэдэг ч юм. Зүгээр хардвер салбар бол товчхондоо яг миний зүгээр мэдж байгаа харж байгаагаар бол арай болоогүй байна. Зүгээр яг бас л гэхдээ тодорхой хөгжлийнхоо үе шатад явж байна.
Тэгээд яг тэр нэг компьютер хийн гэж бол total failure болсон тий. Тэгээд одоо бол тийм бүтээгдэхүүн байхгүй болсон. Одоо бас нэг утас гэж ярьж ирсэн. Өнөөдөр би одоо жишээл Apple сонгохгүй за одоо хабуул брэнд сонгохгүй гэдэг чинь бол бодмоор л юм л та. Танай компани төвийн хувьд тэгвэл ямар одоо үйлчлэгээ хийх үү те? New Media Group-ийн. Яг бид нар бол яг энгийн зүгээр дотооддоо чиглэсэн тодорхой програм хангамжуудыг үйлдвэрлэдэг. Мөн гадаад зах зээл рүү хандсан програм хангамж үйлдвэрлэдэг. Ийм л байгууллага. Тэгээд үүсгэн байгуулагдаад бол 5 гаруй жил болж байгаа. Тийм л төвхтэй. Тэгээ олон удаа алдаа гаргаж бол үзсэн. Мэдээж алтан дээр суралцсан баг тийм. Алтан дээр мэдээж тийм суралцсан. Тэгээл дахиж давтахгүй төлөө одоо явж байна. Тэгээд яг ийм л дээ одоо гадаад зах зээл рүү хандаж бүтээгдэхүүн хийн гэдэг чинь бол өөрөө мэдээж одоо асар өөр ойлголт л та. Бид нар өнөөдөр яг ингээд боломжтой хийх тий туршиж ингэж ийн гэж ярьж байгаа боловч одоо за зах зээлээ мэдрэх асуудал нүггүй юу. Тэгэл эн чинь одоо интернетэд байна тий бид нар чинь өнөөдөр дэлхийд юу гэж харагдах вэ? Нэг хятад тий нэг Аз гэж харагдан тий. Гэтэл олон улсын зах зээл дээр тэгвэл энэ хүмүүсийг тоох магадлал нь өөрөө юу гэлээ тий. Өнөөдөр бидний ингээд ашигладаг бүтээгдэхүүнүүдийн үүсгэн байгуулагч хүмүүс маань бас ямар хүмүүс байдаг үлээ тий. Тэгэхээр яг уу тий харьцангуй л ойлголт. Яг уу гэхдээ нөгөө ингээд компаниуд зүгээр гадаад зах зээл рүү хандаж бүтээгдэхүүн үйлчилгээ хийх ёстой. Энэ өөрөө Монголын мэдээлэл технологийн салбарын ирээдүй тий. Тодорхой хэмжээнд хөрөнгө босгоод тэгж чадах юм бол өнөөдөр суралцж байгаа болон ингээ олон IT-ийн компани хүмүүс нэгдээд дэлхийн бүтээгдэхүүн хийн гэдэг бол яхаа аргагүй энэ улсад бол ингээ цочроо өхөр зүйлэлтэй. Бид бол ийм цөөхүүлээ. Тэгээ энэ мэдлэгийн эдийн засгийн гол бас тий зүйл тэгээ хийж чадах юм бол үнэхээр л сайхан кейс болох ба. Мэдээлэл технологийн чиглэлээр ер нь дэлхийд энэтхэгчүүд бас их сайн байдаг гэж яригддаг шүү дээ. Энэтхгээс онцлоод байдаг. Тэгэд яагаад тэгдэг юм бол? Яг ингэсэн үг л дээ. Яг манайхан чинь нэг хэсэг бас ингээд за түрүүн ингээд баг яриагаа тодорхой хэмжээнд бацах юм бол за нэг хэсэг компаниуд те хятадд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монголд хийж нэг үзлээ те. Бас нэг зүйл нь бол энэ аутсорсинг гэж хэлж байгаа зүйлтэй. Юу гэхээр эн чинь товчхондоо бол одоо танд мөнгө төлж чадахгүй зүйлийг надад мөнгө төлөөд арай хямдхан хэлгэж ийна л гэсэн үг байхгүй. Гэтэл эргээл Монголд бол яг хэд хэдэн аутсорсингийн компаниуд одоо нэг 5-8 жилийн өмнө ч юм уу нилээд байсан. Одоо бол баг аутсорсинг хийдэг компани айгүй цөөхөн. За энэ өөрөө эргээл нөгөө манай өвдөл мөн үгээл бодохоор бас биш болчихж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр за энтхэг байна уу, хятад байна уу те ингээ бодоод үзэхэд хүн ам нь олон те. Тэнд чинь бол үндсэндээ аутсорсингийн орон улс гэж хэлэгддэг. Бид нар бол аутсорсингоор ингээ хааж хүрэхгүй шүү дээ. Тэр чи юу гэсэн үг гэхээр нэг том корпорацийн компани те нэг жижигхэн хэсгийг л энд тодорхой хэмжээнд хийнэ гэсэн үг байхгүй. Яг уу хийгээд тодорхой хэмжээнд стандарт тэ мэдлэг чадвар юм хуримтлуулна. Гадны одоо байгууллагын стандартын дагуу юм хийж сурна. Арай тийм яг уу магадгүй өндөр цалинтай байна. Гэхдээ энэ өөрөө ирээдүй мөн үү гэвэл биш л те. Мэдээж энтэг гэдэг улсын бол өвдөл нь өөр те. Дулаахан одоо те тэр чинь бол айгуу дулаахан орон мэдээж хоёрт хүн ам нь их те олон ингээд залуучууд. Тэгээд энтэг өөрөө сайн кейс их олонтой. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл энтгэгт одоо ингээд байж байгаа цагаачлаад те 3 дахь юм уу 4 дахь үеийн өөрөө Америкт мөнгө усгаад тэр нь одоо ингээд компаниа зарцсан. Тийм тохиолдлууд маш их одоо Sun Systems гэдэг одоо жишээлбэл дээр үед байсан. Тэр бол одоо Oracle гэх компанид зарагдсан байх жишээд. Тэрний үүсгэн байгуулагч хүн бол жишээлбэл энтэг гаралтай ийм хүн байх жишээд. Тэгэхээр тэр улсад чинь нэлээд ингээд хэдэн жилийн өмнө тэр нэг мөрөөдөл үүсээд те суурин тавигдаад би рааж ах шиг ингээд одоо те хаан актем гэдээ бас байна те. Хаан актем гэж байна. Тийм тэрэн шиг зүгээр яг тэр ингээд хүн шиг би компани байгуулна те.
тэрэн шиг ингэн гээл нөгөө дотроосоо нөгөө бүлгэлаал те юм чи ингээд би тэрэн шиг л тэгнэ. Тэр ах шиг би ийм компани байгуулад Google-д зарна, Facebook-д зарна гэх юм. Цаанаасаа энийг мөрөөдөл тий бүх юм ингээд бүрлдээд яваад байна л да. Тэгэхээр тэр чинь бол яг гоо тийм үнэхээр аутсорсинг юм бол маш том орно л доо. Түрүүн тэгээ бас за түрүүн яг би хэллээ те. За технологи гэдэг компани аутсорсинг гэдэг мөн засаг тендер дагсан компани гэдэг те. Ингээ яг ер нь баг 3 төрлийн тийм компаниуд ямар ч гэсэн ярьчлаа. Надад бас нэг юм асуулт байгаа юм л да. Дотоодын зах зээл дээр за төрийн болон төрийн байгууллагууд за бүр хамгийн ойрын жишээ телевиз дээр хүртэл юм айгүйх програмын нэг юунууд хэрэгтэй байдаг тэл системүүд. За манай мэдээний програм ч гэсэн бас нэг програм байдаг. Энийг бид нараас гаднаас судалдаж авч ирсэн. Харин Монгол инженерүүдтэй хандаад нэг өгдлөө хэлээд захиалах боломж нь ямар байд юм бол байгаа. Хийх бол боломжтой. Гэхдээ бас нөгөө талаас нь бодох хэрэгтэй. Эргээд бид нар чинь бас худалдаа авч сурах хэрэгтэй. Тэгээ дугуйг дахин бүтээгээд гэдэг бол өөрөө цаг алдна. Одоо тэгээ туршлагагүй байх жишээтэй. Гэтэл за би ингээ бодъё л та. За өнөөдөр би нэг телевиз зориулаад телевизийн одоо мэдээ бичлэг програм хийлээ гэж бодъё. Гэтэл би энийг ингээд харъя л та. Өнөөдөр за Монголд олон телевиз байна гэж тэгж чинь. Гэхдээ энэ болгон чинь бүгд аавна гэсэн үг бас биш тий. Өнөөдөр за нэг 50 телевиз аавна гэж бодоход би тэгвэл за тэрийг нэг 2 жил 3 жил бичлээ гэж бодоход за жил бичлээ гэж бодоход 50 компанид зарахын тулд тэр бүтээгдэхүүн өөрөө айгүй үнэтэй байх хэрэгтэй болчихно. Тийм. Тэгэхээр нөгөө одоо компаниуд маань авч чадахгүй л чадахгүй л. Тэгэхээр яг хуу бас яг нөгөө эргээлтэй түрүүн бас ярьжсэн одоо өнөөдөр бизнесийн байгууллага өнөөдөр Microsoft Office гэдэг програмыг бол энэ ч анханасаа үнэгүй байд юм шүү гэл ойлголттой байх жишээтэй тийм. Гэтэл тэр чинь бол үгүй шүү дээ. Компьютерт суудаг лицензтэй тийм тодорхой төлбөр төлөөд ашигладаг юм байх хэрэгтэй. Тэрэн шиг бас яг тодорхой бусдын оюуны бүтээлийг үнэлдэг, худалдаж авч чаддаг одоо төдөргүй ашиг орлого олох зорилгоор байгуулагдаж байгаа бизнесийн байгууллагч гэдэг юм уу ашиглаж чаддаг тийм байх бас хэрэгтэй л дээ. Тэгээд одоо бусдын нөгөө програмыг ашиглана гэдэг чинь өөрөө бас ойлгодог, сурдаг тий тэрэнд одоо тодорхой хэмжээнд ийм их хэмжээний мөнгө төлж байгаа юм чинь энэний үр дүнгийн сайн гаргаач гэдэг юм уу тий. Тэгэхээр бас нэг талаасаа хийж чаддаг байх хэрэгтэй, нөгөө талаасаа бас бусдын бүтээлийг худалдаж авч чаддаг, ашигладаг бас байх хэрэгтэй. Тэр би бас бодоод байна л да. Нэг үе бодвол за өнгөрсөн үе бодвол Монгол тэр нь илүү сайн болсон юм байж магадгүй бодож байна. Яг бол би нөгөө технологи нэвтрүүлэг хийдэг байсан. Тэр үедээ бол нөгөө нэг ийм нэвтрүүлгээр нэг юм гаргасан. Рестораны нөгөө меню санал болгодог тийм аппликейшн. Ингээд нөгөө ороод тийм тэрийг тэгээд би танилцуулахад удаачгүй нэвтрүүлэг гарсан дараа нэг хүн уцтаад дөнгөж цаа танахаар одоо миний аяг хайж исэн хүсэж исэн зүйл гарлаа. Тэгээ уцын нөгөө чигээд дараа нь ингээд худалдаж аваад манай одоо ингээд рестораны бизнес юм болсон баярлалаа танаа нэвтрүүлэлт баярлалаа гэж исэн байхгүй. Тэгэхээр нэг үе бодвол бас энэ нөгөө юу н байгаад тах шиг худалдаа авалтна. Тийм түрүүн ярилцсан тийм ер нь бол мэдээллийн технологи бол өөрөө бизнесийн бүх салбарыг өнөөдөр оронгоор нь тодорхой хэмжээнд өөрчилж байгаа тийм технологиуд бол зөндөө байгаатай яг ижил би өнөөдөр бизнестэй тий тодорхой хэмжээнд IT-ийн одоо үйлчлэгээ авч энийг автоматжуулах, хурдсгах тий гар ажиллагааг багасгах ийм зүйл хийхгүй бол өнөөдөр тэр бизнес бол эргээд тийм 5-аас 10 жилийн дараа бол зах зээлээс арчигдана гэдэг шиг өнөөдөр жишээлбэл ингээл том одоо юу гэдэг байгууллагын үйл ажиллагааг зөвхөн 3-аас 15 10 хүнтэй тэгсэн мөртлөө IT-г зөв зохистой ашиглаж чадж байгаа компаниуд бол зохиол гараад ирнэ. Өнөөдөр хэрэглэгчид үнэхээр одоо юу гэдэг интернет penetration буюу тэ хэрэглээ өндөр байна гэдэг маань сайн хэрэг. Тэгэхээр тэр чинь бол одоо яг бизнесээ хурдсах зорилготой одоо тогтмол гардаг зардлаа багасгах зорилготойгоор IT-ийн бүтээгдэхүүнийг бол бизнес өөрөө заашгүй ашиглах хэрэгтэй л доо. Өнөөдөр одоо жишээлбэл 5 жилийн өмнө Facebook дээр компани байж тэ хэрэглэгчтэйгээ ойр байж бараа бүтээгдэхүүн үйлчлэгээгээ сурталчлах хэрэгтэй юмаа гэдэг юмыг яриад явж байхад тэ Twitter-тэй байгаад хэрэглэгчийнхаа санал гомдлыг авах хэрэгтэй юмаа. Яг тэгэхээр хэрэглэгч чинь ингээ удахгүй Twitter, Facebook гэдэг юм ашиглана гэд
яриад явж байхад тухайн үед 10 онд гэх юм уу. Бизнесийнхэн бол ойлгохгүй байсан. Юу яриад байгаа юм? Юу Facebook, юу гэдэг юм? Twitter гэдэг. Гэтэл өнөөдөр бол үгүй шүү дээ. Facebook-гүй, Twitter-гүй бол амьдрахгүй болсон. Бизнес нь тэнд байж хэрэглэгчээ сонсож одоо тэ зах зээл дээр юу болж ийн яаж ийн гэдгийг харж байхгүй бол хэрэглэгч тэнд үндсэндээ бараа бүтээгдэхүүний талаар муулаад юм уу эсвэл өнөөдөр зургийг аваад юм уу эсвэл аудиог нь бичээд интернетэд тавиад өнөөдөр тийм чи бас түрүүлсэн иргэний сэтгүүл зүй өнөөдөр иргэдэд үндсэн тэр бүх боломжууд нь хангагдаж байна л да. Тэгэхээр энэ бол бизнес дагаад орж ирэх л хэвээр зүйл. Одоо энэ Facebook, Twitter, одоо Instagram ч гэдэг юм уу? Одоо энэ програмууд одоо ингээд бүгд ерөөсөө хүн болгон хэрэгжилж байна. Дараагийн одоо шатны гэдэг юм уу? Ямар тийм одоо юм харагдаж байна. Мэдээж энийг сайжруулсан шинэ одоо хөлбөрүүд юу гэдэг одоо нөгөө iPhone 3, 4, 5 гэдэг шиг л ярих гэдэг юм л та. Дараагийн шатны юм харагдаж байна. Байлдан дагуулсан нөө. Тэгээ зүүн маш олон байгаа шүү дээ. Иймэрхүү юмнууд бол. Тэгээ мэдээж тэр олон зүйлээс ямар нэг байдлаар шалгараал нэг нь гарч ирэх л баг тийм. Тийм. Тэгэхээр яг хөө ингэж харах хэрэгтэй цөмөр. Өнөөдөр жишээлбэл заа гурлаа ингээ найз байлаа гэж бодоход те. Жишээлбэл гурлаа хоорондоо харилцах хэрэгтэй те. Гурлаа хоорондоо хаяа ингээ уулзахад зураг авахулдаг ч гэдэм. Өнөөдөр Facebook биднэрийн бол тодорхой ингээд нөгөө өдөр тутмын хэрэглээг хангаж ийн л да. Нөгөө талаасаа гурлаа байн уулзаад байж чадахгүй те. Чи гадаадд сурахаар авчин, чи гадаадд ажиллахаар боллоо гэхэд энэ гурвыг холбож байгаа зүйл маань өнөөдөр буюу яг энэ мэдээлэл харилцаа холбооны чиглэл дээр бол яхаа аргагүй Facebook байна те. Яг нь Instagram ч гэдэм юм энэ бол бас дагуур байдлаар үнэхээр хүмүүс одоо идж байгаа хоолой байна уу те байгалийн одоо гой газар байна уу юу байна уу ингээд зураг авч байна. Ингээд тэгэхээр ингээ хэрэглээнүүдээ ингээ бодоход жишээлбэл одоо тийм хятадын Alibaba гээл тэгэхэд те өнөөдөр би бизнестэй бол альва миний одоо бараа бүтээгдэхүүнийг борлуулах гол сууг бас байж болох жишээтэй те. Түрүүний бас Uber гэдээ ярьж байгаа таксины асуудал те. Манай Монголд ч гэсэн залуучууд хийж л байгаа те. Тэгэнгүүт өнөөдөр би такси барих хэрэгтэй л байхгүй те. Гадаа гараад гараа өргөд ингээд хүүтэнд зогсоод байхгүйгээр Uber-ээ дуудаал тэгэл тэр нь одоо ирүүл ашиглацдаг байх чийтэй. Тэгэхээр яг бидний нөгөө хэрэглээл гэсэн үг. Өнөөдөр одоо зам магадгүй за ингээл сая за харилцаа холбоо ярьлаа, такси ярьлаа, за хоол гээл тэгэхэд жишээлбэл одоо хоолоо гар утснаасаа захиалцдаг ч гэдэм юм уу те. Өнөөдөр хүн бол одоо өөрийнхөө цагийг дими зүйлд өрөхгүйгээр те. Гурлаа жишээлбэл заавал гадагшаа гараал тэгэл нэг газар орж суугаал хоол иддэг биш. Магадгүй гар утснаасаа захиалга өгчдөг ч гэдэм юм уу те. Ингээл технологи бол өөрөө хүний амьдралын тэр нэг дими зүйл цагаа зарцуулдаг байсан зүйлийг халж байгаа, хомж байгаа хэрэгэлтэй. Тэгэхээр энэ маань өөрөө яг нь ер нь бол эрэлт хэрэгцээ хаана вэ? Тэр салбарт бол үнэхээр IT бол ингээд ойлж чадчихээн л та. Гурлаа жишээлбэл гурван найз за одоо юу гэдэг Итали руу ингээ явъя гэж бодоход өнөөдөр тэр Airbnb гэдэг програмыг ашиглаад өнөөдөр ашиглахгүй байгаа өрөөгөө хүн хямдхан түрээсэлж байгаа байхгүй. Гэтэл 3 хүн өнөөдөр зочид буудалд орох зардал гэж бодох юм бол тий өндөрлөхгүй. Тэгэхээр тэгж өнөөдөр хүмүүст боломжийг олгож өгч тий. Бас нэг нөгөө талаас энийг бол sharing economy гэж хэлдэг л дээ. Sharing гэдэг нь надад байгаа илүү зүйлээ би одоо танд боломжийг олгоод өгчөж байгаа байхгүй. Тэгэнгүүт та магадгүй арай хямд зардлаар миний одоо Монголд ирээд байх нь 3 хоногтой байгаад надад төлбөрөө төлөөд явцдаг ашиглацдаг байх. Тэгэхээр бол би тэгж ойлгож штэ. Хүнд хэрэггүй зүйлийг авчаад хэрэгтэй зүйлийг нөхөж өгөөд ийм боломжтой програм гэдэг юм хэрэглээ гараад ирэх юм бол тэрэл хүн ашиглах нь байна гэж ойлгох нь. Тийм өнөөдөр тийм миний цагийг хэмнэж чадсан. Миний одоо механик ажиллагааг одоо тий би магадгүй за жишээлбэл нэг жишээ авъя л да. За тайлан гаргах гэл те санхүүгийн тайлан гаргах гэдэг процедур бол одоо бол яадаг хүн аюу болон ингээл гараараа бичдэг те. Энэ процедурыг өнөөдөр хэдэн коноп дараад хийдэг болцсон байх жишээтэй те. Тэ нөгөө хуучны үед ингээд бас дэлгүүрийн нөгөө нэг ингээ бараг тоолдог байсан шүү дээ. Одоо тэгэхэд ийм аюу гоё шүүрийн кассинг програмтай болсон те.
одоо баркод уншуулад гэдэг юм уу тэгдэг байх чи тий. Тэгэл одоо түрүүний яг жишээн дээр рестораны програм гэж тэгэхэд тий ямар хэмжээний одоо нэг за 50 кг ахаар өнөөдөр ямар хэмжээний хоол гаргах ч юу тий орлого зарлага ингээд статистикээр харцдаг байх чи тий. Гэтэл тэр маань одоо жишээлбэл ингээд айгүй хэцүү. За 50 кг мах 2 кг төсөөр юу хийх вэ? Хэдэн төгрөгөөр юу болоод байна гэдгээ хөтлөг харах боломжгүй байсан. Энэ зүйлс бол нэгдэж байна. За баярлалаа тэгэхээр. Би нэг юм асуучих төгсгөлд айгу гоё юм асуух гэдэг штэ. Манай Монгол одоо энэ мундаг инженерүүд, IT зохиодог, програм зохиодог хүмүүс нэгдээд тэр цахиурыг өндөдгийг цахиур хагалах үеийн байж болтго хизээ юм бол те. Энэ бол одоо яг бас зарим нь бол ороод ажиллаж байгаа тий. Тэндээс гоё хөрөнгө босгодог ч юм уу. Тий, хөрөнгө босгоод ингээд хамтраад нийлээд ажиллах цаг бол ирсэн. Ер нь бол ажилчч байгаа. Ер нь бол яг тиймэрхүү одоо боломж. Бүр дэлхийд онцлох хэрэгтэй бид зүгээр яг дэврүүн тий. Тий, яг үнэн бид нэр хамгийн гол нь ийм л юм л та. Өнөөдөр тий ингээд шороо, уул уурхаа гэл ингээд энэ зүйл бол өнөөдөр би нэг хамаа заавад юм ухаад юм гаргана гэдэг бол надаас асар их одоо хөрөнгө хүч шаардна те. Гэтэл 2 3 найз байна уу 4 5 хүн байна уу за нэг компани те 10 20 байна уу нийлээд энэ зах зээл дээр гэдэг бол шавхагдшгүй нөөц байна. Тэгээд өөрөө мэдлэгийн эдийн засаг. Тэгэхээр энэ цаг бол ойртсон ирсэн байгаа гэдэгт бол би итгэдэг. Тэгээд утгагүй үнэхээр Монголын компани биднэрт гоё мэдээ дуулгаад тэр нь одоо юу гэдэг энэ нийгэм энэ залуучуудыг мөрөөдөлтэй болгоод тийм ирээдүйд өвөө эмээр маань хүүхдээ мэдээлэл технологийн салбарт сургадаг, заадаг тийм одоо юу гэдэг эмч бол багш бол гэхгүйгээр чи тийм хүн болоорой гэх юм. Тийм эмч багш бол гоё мэрэгчлээ яг зүгээр яг үүндээ том машины жолооч гэдэг чинь бол яг зүгээр л миний хувьд бол Монгол улс гэдэг өгөгдлөө сайн ойлгох хэрэгтэй тийм. Энэ маань бид нар ийм цөөхүүлээ байж тэгээ тал нь хараа ажил хийгээд те тэгэх юм бол яаж энэ чинь хөгжүүлээ те гэтэл энэ ажлыг чинь хийх боломжтой одоо иргэд бол зөндөө байна те өөр улс орнуудад те. За баярлалаа. Тэгэхээр баярлалаа. Урьж оролцсон. Баярлалаа тэр мэдээж тодорхой мэдээлэл өглөө. Ямар ч үсэн энэс бол нэлээл нарийн юмнууд ойлгож авлаа гэж болохоор. За тэгээ баярлалаа үзэгчтэй иргэний мэдээ үзэгч танд хүрлээ. Өнөөдрийн манай зочин New Media Group-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Минд Орших байлаа. Тань маш их баярлалаа. Баярлалаа.